Энэ даваарч өдөр гайхалтай байсан шүү. Номогийн дайртад өрхтөөд унахад нуруугаар үе даагшил болсон. Эцэст нь ялалт болон ялалтын зогсолт. Яа, эр хүншгэл байсан да гэд нэгэн ангийнхаа ярилцах зур ая зав багш орж ирдэг. Тэр үнэмлэгч гэсэн та нар аль хэдийн албан ёсны баатрын ажлыг хийх үүрэг хариуцлагатай болсон хүмүүс. Үүнийг бүү март. Өнөөдрөөс эхлэн хичээл агсан төвчний хуваараар явагдана гэхдээ зэрэгцэн тохиолдол дуурч генетикийн бэлтгэл, сургуулийн байгууламж руу хорон санаатнууд дайрсан байна. Яралтай хувцас солон бэлтгэлийн бета талбайд ирцгэнэ үү гэдэг. Сурагчид баатрийн хувцас өмсөн бета талбайд ирээд бэлтгэл эхэлнэ. Ажиглалтын баг буюу кодо шаажи жирэнаар ойр орчмыг ажиглан мэдээллийг бусаддаа дамжуулдаг. Асуи Минато Сато Токоюми хамтран энгийн иргэн буюу Мириог уснаас аварч нуржбыг өөрийг аюулгүй болгоно. Харин гал төмрийг мөсөөр унтраах гэсэн боловч унтардаггүй. Эмэстэд нурсан болгосыг ашиглан галыг унтрааж хорон санаатнуудыг хайж эхэлдэг. Хорон санаатнууд нь UAE-ийн шилдэг гурван Нежири Амажики хоёр байна. Энэ үед нь Мирио дахиад л ус руу онож бусны анхаарлыг татна. Уучлаарай, яаж яваад унстаач мэдэхгүй байна. Авраарай, туслаарай гэж. Урарака жингүүдсэн зүйлсээ чөлөөж Нежиро доош татагдан онох үед яв ярузо түүнийг тор бүтээж барина. Харин Ожиро Мидори Амажикэтэй тулалдсан ч түүнийг зогсоож чаддаггүй. Энэ үед Бакуго Каминари Киришима 3 ирэх ба Бакуго Амажикийг барьж хөдөлгөөнгөө болгоод битгий басаа дугаарай. Дээдэнгийн ах байх чинь хамаагүй. Дүрд орсон хорон санаатан байсан ч миний дайсан. Үх гэд тэтэл босрогнэ. Эцэн солигдоход эндавар ухан орох ба тулааны дараах үйл явдлыг санана. Хорон санаатны албаны даби ирсэн ба анх удаа олдож байх шүү эндавар. Би энд номоогоо авах гэж ирсэн дэдий. Гэтэ хүн чарахад зоёр баазын эсрэг бол гэд айрах агшинд номер 4 Батар Мирко ирснээр даби зогтно. Үйл явдлын дараа Хавкс дабитай уулзах ба төлөвлөгөөний дагуу маргааш 70 ирэх төхөлдрөө дайрах хэрэгтэй байсан. Гэвч яагаад хотын дэвд байхтан дайрч байгаа юм бэ? Ядаж тэр номоч өмнөхүүдээс шал өөр төвчнөх байлаа. Та нар амлалтаа зөрчлөө. Анхнаасаа номогийн хүчийг шалгана гэж хэлсэн байхаа. Чадвартай хүн бол гэснээс номер 1 Баатарыг авчир гэж хэлээгүй шүү. Номер 1 Баатар түн тохирол очруулж чадвал та нарыг баярлна гэж бодсон. Би амлалтаа зөрчөөгүй. Номер 2 Баатар шууд итгээгээд байгаа юм уу? Өнөөдөр яагаад нэг ч хүн өгсөнгүй вэ? Бидэндээ тохиролцож амьдрах гэсэн үнний үйлдэл биш л байсан да. Баатрынхаа хувьд итгэлийг нь алдаж болохгүй. Ажлаа сайн хийх хэрэгтэй. Тэгж ажил илүү сайн мэдээллийг олж та нарт өгч чадна. Холбооныхны төлөө л хийж байна. Одоохондоо толгойлогчтой олсолж чадахгүй нэ. Дараа холбогдтол хүлээж бай гэж хэлээд гараа тавьдаг. Хэдэн өдрийн өмнө Хавкс олон нийтийн аюулгүй байдлын албаны удирдлагуудад олдсон ба тэд хорон санаатны холбоонд нэгд тэдний тухай мэдээлэл хомс байгаагаас олж хүчийг нь дутуу үнэлснээр би тохирж байна. Чиний нүд чих хурц бас баатрын нэртөр чамд яг чухал байдаггүй. Чи энэ ажилд яг тохирно. Урагш байх хугацаанд гарах хохирлыг битгий доо. Ямар ч хамаа бааргаар тэдний итгэлийг ол гэдэг. Эндавар ухаар мог цав гэсэрж уулзаад гэрт нь үргэж өгөн. Явх зонд эндавар биднэрөө дайрсан тохиолдол гэж юу гэж гайхах тавкс. Шилдэг хоёр басрыг нэг дөр байхад нь тусдагай гэж бодсон байх гээд өнгөдөг. Эндавар гэртээ орж ирэхэд хүүхдүүд нь сууж байх ба том хүн яадагч байсан чиний бидэнд хийсэн зүйл товёо авахд хийсэн зүйлийг өөрчлөхгүйгээд уурлаад гараад явна. Харин Тодороки ахын хэлсэн бүгд үнэн. Гэхдээ өөр чинь нэг боломж олгохоор шийдсэн гэдэг. Эндаварч тасуутай ярилцахаар гарна. Бидээр ядарч унтлаа бэлтгэл хийсний дараа ирээд унтаад өгнө. Зүудэндээ юу спортын наадмаар харсан хүмүүсээ илүү тодор хардаг ба зөвхөн харж сонсож баруун гараад хөдөлгөж чадаж байдаг. Цаашаа харуул нэгэн нийтийн төлөөгийн анхны эзэмшигч болон нийт нэгний төлөө зогсож байна. Нийт нэгний төлөө хэрхэн бусдын өвчийг дамжуулж хулгайлж өөрийн нөлөөллөө томсгож байсан тухай нэгэн нийтийн төлөө хэрхэн үйлсэн тухай харуулдаг. Эцэст нь нэгэн нийтийн төлөөгийн анхны эзэмшигч нь мэдээр яваад өгч ирээд одоохондоо харуулж чадах зүйл энэ л байна. Чи хүчээ зөвхөн 20% ашиглаж чадж байгаа хаа болгоомжтой байгаарай. Онцгой цэгийг өнгөрчихсөн шүү. Гэхдээ зүгээрээ гэд гараа сонгох үед Мидория өөрийн мэдлэгээ хүчээ ашигласан байдалтай сэрдэг. Ингээд тэр унтч чадахгүй бүсээр өглөө болгон агуучтандаа уулзсан. Тэр харсан бүхний агуучтанд хэлэх ба агуучт нь өмнө нь нэг удаа харж байсан. Бас багш маань энэ үеч элдв зүйлийг хөрөмтлүүлэх дуртай байх. Төдийгөөс өдийг хүртэл сайжруулж ирсэн өмнөх эзэмшигчдийн нөхцөл хүчний нэг хэсэг болон хадгалагдсан байх гэж ярьж байсныг хэлнэ. Мөн анхны эзэмшигчтэй ярилцсан магадгүй чи анхных нь байх. Энэ үед чамд ээлтэй байх нь гарцаагүй. Энэ бүхнийг хамтдаа олж мэдцгээе гин. Энэ өдөр тулааны бэлтгэлтэй ба нэгийн А бүлгийн эсрэг нэгийн Б бүлэг байна. Мөн Баатрын ангид хэлсэг хүсэлтэй ерөнхий эдмийн нэгийн С бүлгийн шинсээ оролцох ба тоог тэнцвэрлэгүүднээс А Б бүлэгт аль алинд нь багт байрлагдана гэдэг. Дөрөв баг болох ба өсөлдөгч багийн гишүүдийг хорих байранд оруулснаар ялах дүрмтэй. Эхний тулаан нэгийн А бүлгийн
Киришима, Каминари, Кодо, Асан эсрэг нэгэн бие бүлгийн Шиозаки, Шишида, Рин, Цубураба нарын эсрэг байна. Энэ удаад нэгэн бүлгийн багт Шинсо орохоор болно. Кодо шуудаар дамжуулан мэдээлэл зөвлөвч Шиозаки хотод хийж буй мэдээллийг өгнө. Энэ үед аратан болох чадвартай Шишида дайралтж нэгэн агийнхныг хэдэн тийш авч идэнэ. Нуруунд дээр нь Цубураба байх ба дуу чимээч нэвтрэх боломжгүй агарын шоронгийн чадвараараа Кодог бүрхэд авна. Үүнтэй зэрэгцэн Шинсо багныхаа тусламжтай дуу хоолойгоо Цубурабатай адилхан болгож өөрчлөн аратан Шишидаг ховснон гацаана. Цубураба Шинсог агарын шорондоо хийгээд Шишидаг цохиж сэрээдэг. Сэргэгтэй санамсаргүйгээр Цубурабаг түлхэж өөрөөсөө олдуулаад Каминарыг бариад авгой тоогоор цохиулна. Асуй Цубурабаг чадварыг нь ашиглуулахгүй тулд амнаас нэглээд хэлээрээ бүтэн ороогоод аваачиж орохоор явна. Харин аратан Шишидаг Киришимаг Шиозаки руу холоо гөхтөн шидэд өөрөө Кодог бариад явна. Ингээд Б бүлэг 2 үдийг А бүлэг 1 үдийг барьж харснаар 3 эсрэг 3 үлдэнэ. Асуй өөрөөс ялгарх шүүрлээ нөгөө хоёртоо дөрвөж аратан Шишидагийн үнэрлэх мэдрэмжийг нь төөрөгдүүлж дайрах төлөвлөгөө боловсруулна. Шишидач 3 асуй ирж байна. Тэгээ нэг нь хан дагаж 2 нь газраар гүйж яна гэх мэдээлэл өгнө. Гүйж би хоёрын нэгийг Шиозаки барих ба энэ нь Каминари байж тарна. Төлөвлөгөөний дагуу туслах төхөөрөмжөөр байрлуулсан Шишида руу цэглэганаар дайрсан ч бүтлгүүтэд баригдана. Харин Шинсо бужигнааныг ашиглан Шиозакиг хавсна. Энэ үед нь Шинсо аратанг Асуй Риныг ясаар энэ удаагийн тулаанд нэгэн А бүлэг ядалт байгуулна. Дараагийн тулаанд А бүлгээс Яо Ярузу, Хагакуре, Токоями Аяма бол Б бүлгээс Кендо, Куроиро, Мангамен, Комори байна. Тулаан эхлэмээс Токоями дарагш доогоор Асын янаас давж эхэлнэ. Харин нэгэн Б бүлгийн Куроиро нь сүүдэр чингэх бас түүнийг хөдөлгөх чадвараа ашиглан дарагш дов чингэж Токоями руу дарина. Хагакуре гэрлэг болгон дарагш довын хүчийг судруулахад Куроиро түүнээс гараад Аямаг шүрэн авч сүүдэр даган зогтно. Токоями дадлахын үеэр Хавксын тусламжтай олж нээсэн хар чидүүрийн элч нисэг арга ашиглан араас нөөж Аямаг булаж авна. Харин Аяма лазераар будаж гэрэл гаргаснаар Куроиро нуугдах сүүдэргөө болж ийс гарч ирээд мухардна. Энэ үед Комори чадвараараа хаа сайхан мөөг ургуулж Мангамен манга дээр зурагддаг чимээг бодитоор бич болгон гарах чадвараараа хан босгож Яо Ярузу Кендо нарыг тусгаарлана. Кендо ойрын зайн тулаанд Яо Ярузугаас илүү тул энэ бүхнийг анханасаа төлөвлөсөн байна. Яо Ярузуч Б бүлгийн төлөвлөгөөг анзаарсан байлаа. Кендо дайрч эхлэхэд Яо Ярузу хамгаалалт үүсгэнэ. Энэ үедээ ямар нэгэн уудтай зүйлийг хан даваалан буудаад Кендо ихгүй болон өөртөө хүлж хөдөлгөөнийг нь хязгаарладаг. Куроиро Аямаг Токоямигаас салган авч зүгтад хорих баримт хийнэ. Токоями Хагакурэд таарч дээр нь ургасан мөгийг нунааж байх үед Яо Ярузугийн уудтай зүйл дээрээс нунаад ирнэ. Дотор нь мөөгийн цаслаа болон харанхуйг харах боломжтой шил байдаг. Ингээд мөөгөө арилган шилийг нь зүгээд Куроиро хөөжгөлнө. Харин Хагакуре Мангаменыг баруун салгааг өнөдөж байхад Кендо өрөөд түүний барина. Токоями Куроирог гүйцэж хар даван чингэж авахын даруулаад дарагш довоор Комориг барина. Гэвч Коморигийн мөөгнүүдээс амьсгал боох чадвартай тоосон зэрэг ялгардаг ба Б бүлгийн өөрсдөө түүний нөлөөг арилгах бэлтгэл хэрэгэлсэн болж таарна. Токоями ч амьсгал богдож хаалцснаар энэ удаагийн тулаанд Б бүлгийн ялна. 3 дахь тулаан А бүлгийн Ожиро, Тодороки, Шожи Ида нарын эсрэг Б бүлгийн Цунотори, Хононуки, Кайбара тэцүү нар байна. Б бүлгийн тулааны тактик нь хас тулаан байх тул бүгд нэг эсрэг нэг тулалдаж эхэлнэ. Тодороки төмөр болох чадвартай тэцүүтэй, Ожиро биеийн ямар ч хэсгийг эргэлдүүлэх чадвартай, Байбаратай, Ида гар хүрсэнжээсээ зөөлрөж буцаан хадруулах чадвартай, Хононукитай, Шожи эвэр өдөрдох нисгэх чадвартай, Цуноторитой тулна. Ида Хононуки чадвараараа гацаасан ч өөрийн шинэ хөдөлгөөрийн авчаар өндөр үрдийг авч гарч ирж чадна. Ингээд Хононукиор дайрах үед тэр газрыг зөөлрүүлэн ногдно. Энэ үед Ожиро Байбаратай тулдаж байх ба Ида ирж туслаад түүнийг хорих баримт хийнэ. Тодороки өндөр халууныг ашиглан тэцүүж түүнийг тэсвэрлэн тулдаж байх үед Хононуки ирж газрыг нь зөөлрүүлнэ. Энэ үед тэцүү арайгийн хөл дээрээ тогтож байх бол Тодорокигийн толгой дээрээс төмөр өнөж ухаан алтуулна. Ида ч хурдан ирж Хононукиг сэнсэртэл өшөглөөд Тодорокиг аваад цааш гүнэ. Гэвч Хононуки болорцож унахын өмнө өндөр байгууламжийг зөөлрүүлж тэцүүч арайгийн мөргөж унгааснаар Ида дүндэн дарагдан хөдөлгөөнгүй болно. Хас тулааны дүнд тэр дөрвөлээ ухаалтдаг. Харин үлдсэн 3 Цунотори эврээр Ожирог хорж чадсан ба нэг харьцаатай байсаар цаг дуусч тэд тэнцэнэ. Дөрөвдөг тулаан А бүлгээс Сато, Сэро, Жиро, Бакуго дөрв бол Б бүлгээс Камакири, Токоге, Авасе, Бондо дөрв байна. Жиро ойр орчмыг сонсохыг оролцсон боловч Токоге нь бие хэдийн хэсэг тастан хувааж хөдлөх чадвараа ашиглан хаасайгүй чимээ гаргаж төөрөгдүүлнэ. Энэ үед Бондо өөрөө хатаах хугацааг тохируулах боломжтой нар тунхай шингэнээрээ нэгэн А бүлгийн дээгүүр бүрхэж Камакирийн биеэсээ гаргасан сэлмээр ойр орчмыг зүсэн нурааж тэднийг авахнд оруулах гэж байна. Харин Бакуго амжиж ирж тэднийг аврана.
Үргэлжлүүлэн тэднийг хөөж эхлэх үед Аваасаа гаганах чадвараар Бакугогийн хэрэгжлийг хананд гагнасан ч Сато зөвхөн эвдэнэ. Ингээд Сато Бондо Жиро Аваасаг Бакуго Камакерийг тус бариад олон хэсэг хуваагдсан Токиогийг хамтран барьснаар 4-0 харьцаатай эрт давуу ялалт байгуулна. Агуучид руу гарантер өнөө залгах ба нөгөө Мидоригийн зүүдэлсэн зүүд байна. Сайн нэг зүйл саналаа. Шимуро надад өчигдөр шөнө хар сүүдэр шөхөн зүүдэлсэн. Тэр надад цаг нь арай болоогүй байна гэж хэлж байсан гэж хэлдэг. Шалгалтын сүүлийн тулаан А бүлгээс Минета Ашида Урарако Мидорио, Б бүлгээс Монома Кодой Шото Янаги тэр нэмээд Шинсо байна. Мидорио ганцаараа урд явж Б бүлгийн хүний анхаарлыг татаж бусд нь отолт хийж дайрах төлөвлөгөө боловсруулна. Мидорио Мономотод харах ба Мономо Шинсоёй Мидориог хамтран хавсдахын тулд юм яриулах гэж шарайг нь малтаж элдв зүйлийг л хэрнэ. Мидорио хариу өгөлгүй дайрцаар байна. Харин Б бүлгийн Кодой Шото Янаги гурав аливаа зүйлсийг удирдах, эд зүйлсийн хэмжээг өөрчлөх, дайралтыг дахин хийх зэрэг чадваруудаа ашиглан манай хэд рүү дайрч байна. Мидорио Мономогийн үгэнд автан уурлах ба дайралтын үед гинэт л өөрийн мэдлгүй ямар нэгэн өөр чадвар гарч ирж түүнийгээ удирдлагаас адаж ойр аваа төвөж эхэлдэг. Үүнийг харсан Урарака Шинсогоос Мидориог ховсдохыг гуйдаг. Ингээд Шинсо тулалццгаая гэхэд Мидорио заа гэж хэлснээр ховсдолж удирдлагаас алдсан байсан хүчээ буцааж эхэлнэ. Тэр ховсдолж байх үедээ өмнөх зүйтэй байцсан газар ирсэн байна. Гинэт нэг ах хуу гарч ирээд чи нэрээ бүтэхгүй. Чи ганцаараа биш шүү гэж хэлсэн биз дээ. Одоо цаг нь болж гарч ирж байхад энэ үж элдв зүйл бодонгоо удирддаг хүч биш болсон. Хичээлтэй, хичээвэл бүх зүйл болсон. Чиний саяны эргэлдэх хүч бол миний чадвар. Биднийг нэгэн нийтийн төлөө дотор холилдож, ус эсвэл галд байх өчүүгэн цэг шиг зүйлүүдий байсан ч одоо тэр нь томорцоор задарч эхэлсэн. Нэгэн нийтийн төлөө их чадвар өөрөө хөгжиж байна. Чисээ хэн нэгнийг барийн их хөлөө гэж бодсноор тэрэнд чин тохирсон хүч буюу миний хар ташуургах чадвар илэрч гарч ирсэн бололтой. Гэтэ миний чадвар нэгэн нийтийн төлөөтэй холилдсноор анх миний хэрэглэж байснаас ч хүчтэй байгаа. Хүчийг уураар биш зүрх сэтгэлээрээ удирд. Гэтэ уурлаж бас болно. Уур бол хүчний үндэс. Одоо ч дахиад 6 чадвар үүснэ. 8 хүнээр дамжин нэгэн нийтийн төлөө асар том хүч болсон. Бид үргэлж чамтай хамт байна. Нэгэн нийтийн төлөөг чи бүтэн болгоно. Хичээгээрээ жаалаа гэж хэлэхдээ зэрэгцэн Мидорио сэрнэ. Ингээд тулаан цааш үргэлжлэнэ. Мономо гиндүүлэн Мидорио руу дайрах үед Урарака түүнийг барьж хүлээд хорих барин тэн. Мидориорын Шинсодод тулдах ба Шинсо Айзао багшаа залгасан гардан тулааны техник ашиглан ойр орчмын төмөр олоог нураана. Мидорио зүүдэнд харсан хүний зөвлөгөөг бодсоор хар ташуур хүчийг удирдах чадна. Гэвч тэр шинэ хүчээ бүрэн удирдах сураагүй байгаад бол гар нь асар хүчтэй өгдөх үед Шинсо зогтно. Мидориоч бууж өгөлгүй түүнийг хөөж барьдаг бол түүний багийнхан ч Б бүлгийн бусад гишүүдийг барьсан байна. Шалгалт дуусах ба нийлбэр дүнгээр А бүлгийнхэн ялна. Агуучтан Мидорио Бакуго 3 ярилцсан сух ба Мидорио тэр халдсан хүн одоо цаг нь болсон гэж хэлсэн. Гэхэд Бакуго энэ чадвар нийт нэгэн төлөвөөс салбарлаж гарсан хүч учраас адилхан олон төрлийн чадварыг шингээдэг юм шүү гэдэг. Агуучтан энэ чадварыг эхний ээлжин сайн судлах хэрэгтэй гэд бэлтгэлийн талбайд очино. Бакуго Мидорио руу яаж ч хүчтэй дайралтуудыг хийсэн ч Мидорио нөгөө хүчээ огтон чаргаж ирж чаддаггүй. Сцен солигдоход багш нар шалгалтын үеийн Шинсогийн үйлдэлүүдийг дүгнэн үзээд түүний баатрын анги руу шийдвэрлэхээр болж захирал Нейжиро түүний бичиг баримтыг хариуцаж авна. Маргааш нь Мономог Эри охин дээр авчрах ба түүний чадварыг нь хуулбарлуулж Мономо хэрхэн ашиглаж болохыг Эри зааж өгч чадна гэж бодсооч хуулбарлах боломжгүй буюу хоосон чадвар байна гэдэг. Тулааны шалгалтын үеэрч Мидориогийн чадварыг хуулбарлах гэж оролдсон ч хоосон байсан тухай хэлдэг. Хичээлийн өмнө Мидорио мэдээ үзэн сох ба мэдээнд 9 хоногийн өмнө ердөө 20 хүн 50 минутын дотор Дейка дүргийг гамшигын хэмжээнд хүртэлэн сүтгсэн. Энэ нь хорон санаатнуудын баатрын нэр үндийг унах зорилгоор хийсэн гэж бодож байгаа тухай гарч байна. Багш нар яаралтай орол зарлан оролдоно. Сурагчдын дадлага энгийн дараа өглөөлөх хүсэлтийг нийтийн аюулгүй байдлын албанаас хүссэн. Шалтгаан тойр утгатай байгаа ч гэсэн тэд ямар нэгэн ностой мэдээллийг олж мэдсэн. Бас түүнийг хэн нэгэн мэдчихгүй гэж нууцлж байна. Тэгэхээр энэ нь маш чухал зүйл гэсэн үг. Хорон санаатны холбоотой байж магадгүйгээд багш нарыг сурагчдад удахгүй дадлага эхлэх тухай мэдэгдэх гэж хэлснээр хурал өндөрлөнө. Цукажи агуучтан захирал 3 цахимаар холбогдсон сурагчдын дунд урагч байгаа гэж бодож байгаа ч одоогоор урагч гэхээр үйлдэл хийсэн хүн ажиглагдаагүй тухай ярилцсан. Хавкс руу Добби залган хорон санаатны холбоо болон бас огчдод өөрийгөө батлах сүүлийн даалгавар номер 1-ээс өөр ямар нэгэн баатар авчир гэдэг. Хавкс Бэс Жинс дээр очиод биеийн дажгүй юу хизээ баатар ажилд орох гэж байна да гэж яриадсноо харамсалтай юм гээд илдээс уулна. Тэгээд эдний гэрээс ямар нэгэн том цогтой зүйл барин нэснэ. Энэ үед нь Эндаварын удирдлагаар баатрын дацгаа ихээр Мидорио Тодороки Бакуго 3 ирсэн байна. Эндаварын агентлаг тавтай морил.
гэж хэлмээргүй л байна. Тодороки гуйсан болохоор зөвшөөрсөн шүү гэдэг. Гэнэтл араас нь дагаад ажиглаж байгаад төрүүлээд нэснэ. Оногоорч араас нь хоцролгүй дахыг хичээнэ. Эндаварын хариуцсан бүс нэг шил өдөрдөх чадвартай өвгөн өмэн дэгдэж байна. Түүний хөөх үед туслахууд нь зан бэлдсэн байх ба манай дөртгөөс өмнө Хавкс ирж тусгаснаар бүгдийг нь барьж цагдaalаар түлээлгэн овно. Хавкс тэдэнд чадварыг чөлөөлөхөөр тэмцэгчэд гэсэн номыг танилцуулах ба өнгөрсөнд бичигдсэн ч яг л өнөөдрийн нөхцөл байдлыг зөнгөн бичсэн байснараа одоо тэрэнд болж байгаа. Заавал уншаарай гэд бүгдэд нь нэг нэгийг өгөөд явна. Эндавар оройн Хавкс цаанаас нэг юм хэлэх гээд байх шиг байсан гэд номыг нь уншихаар нөхөд хэд хэдэн хэсгүүдийг тодруулсан байх ба сайд дээр ажигласны эцэс тодруулсан хэсгийн хоёр дахь хэсгүүд нь холбогдож байгааг анзаарна. Үүнийг холбоод уншихад чөлөөлөх хайрам тонн 110,000 гаруй. 4 сарын дараа дайралтын өмнө мэдэгдэн бэлтэг хүн хүч гэх мэтчлэн үгсүүдийг тодорхойлсон байдаг. Хавкс чөлөөлөх хайрам гэх байгууллагын байранд ирэх ба тэнд Шигаракигаас босоод хорон санаадны холбооныхан байна. Ер нь бол дараа чөлөөлөх хайрам гэж ямар хүмүүс яагаад хорон санаадны холбооныхаа хамт байгаа зэрэг нь илүү тодорхой яригдана. Дадлага ихэснээс хойш 7 хоног өнгөрчээ. Тэд яаж чичээсээ Эндаварыг гүйцэлгүй ядарч унтлаас аргасан дагна. Хуюми Эндаварлуу залгаж болгоомжтой бол Тодорокиг хоёр найстан дагуулад ирээрээ. Өөндөө сууж хоолойцгоё гэснээр тэд хамт ирнэ. Хуюми өөрсдөө Бакуго Мидори хоёр танилцуулсны дараа Нацуо хамт сууж болсон мэстэй гэснээр гараад явна. Хоолны дараа Эндавар хүүхдүүдтэй хамтдаа хоол идээ суухад сайхан байлаа. Тэр дунд чи байсан ч болоосаа тоовъя гэд залбирсан. Хуюми Мидори Тодороки Бакуго дээр суун гэбэлцэх ба Нацуо том ах Тойотой хамгийн дотно байнга л хамт тоглодог байсан. Бас одоо л нэг юм гэр бүлээрээ хамт жаргалтай байх боломж гарч авахад Нацуо аавыг уучлахгүй уурс нь хуурайд байгаа. Учир нь тэр Тойо ахыг аав асан гэж боддог гэдэг. Ингээд хамтдаа болоор дайсанд баярлсан илэрхийлээд хөргүүлэхээр хөдлөнө. Энэ үед Нацуо руу хорон санаалдан дайрах ба 7 жилийн өмнө Эндаварт баригдаж хоронд орж байсан. Энэ удаа хүүхч нь алж уурах чинь өргөд өөрийгөө чамаар алуулмаар байна. Би чиний жинхэнэ шүтэн бишрэгч гэдэл балаарч өгнө. Энэ үед нь хүүгийнхээ айсан царайг нарсан Эндавар юу ч хийж чадахгүй таг гацх үед 7 хоногийн турш бэлтгэл хийсэн Тодороки Бакуго Мидори боров Нацуог аврахаар хөдөлж эхэлнэ. Тэд Эндаварын өгчөөсөн хүчээ хуримтлуулад гарах, рефлексээр хоёр зүйл хийж чаддаг бол гэсэн зөвлөгөөнүүдийг нь даган чадварлаг тулдан ойр хавьд байсан энгийн иргэд болон Нацуог амжилттай аварч гэмт хэрэгтэн баривчлана. Эндавар ирж Нацуог тэрвэрч яваад уучлаарай. Тэрхэн зур би чамайг аварч бол чамайг миний өмнөөс үг хэлж чадахгүй болчихгүй гэж бодоод хөдөлж чадсангүй. Би та нарыг илүү л амьтад гэж батсан удаа байхгүй. Тэгээ баг байхаас ч хатуу хандаж та нарт уул аваа шиг их хариуцлага өрүүлсэн. Тоёгч би хааснаас өөрсгөө гэж хэлдэг. Өвлийн амралтын дадлага дуус хичээл эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн Президент Майк Айзаванаар шоронд ирнэ. Тэднийг дуудсан шалтгаан нь тэдний баривчилсан Курогерийн Юи Баатарын сургууль тэдэндээ нэг ангид байсан Ширакумо гэх найзынх нь генээр суурилсан байсныг олж мэджээ. Тэд Юи Баатарын сургууль байхдаа сайн найзууд байсан ба төгсөөд хамтдаа агентлаг байгуулахаар яриад амьдсан байж гэвч дадлага үеэр Ширакумо нуруунган дарагдан нас барсан байна. Гран Торино Курогеру бол Номо тэр Ширакумогийн цогцыг ашиглан түүнийг бүтээсэн байх. Өмнөх бүх номонууд хэн нэгнээр суурилан бүтээгдсэн байсан гэдэг. Президент Майк Айзава Курогеритой нүүр тулан уулзахаар орно. Курогери сэрмэгцэл Шигараки баригдаагүй бидтэй. Би түүнийг хамгаалах үүрэгтэй гэдэг. Харин Айзава дүнд Ширакумотой хамт байсан дурсамжууд, юу ярьж төлөвлөсгөж байсан зүйлс, бие биедээ өгсөн авралтууд гэж ярих үед Курогеригийн тархины толгойн хүчтэй хэлбэлзэж гадаад төрхөн бааз зэрэг өөрчлөгдсөн. Буцаад би Курогери байна. Шигараки хамгаалах үүрэгтэй гэж хэвэндээ орж байна. Тэгээ түүний буцаач хэвэндээ орохоос өмнө амжиж тэрнийг эмнэлэг дийнхүү өөрчилсөн тухай мэдээллийг авч чадна. Айзава Президент Майкнер онц хэрэгтэй мэдээлэл гэх зүйл мэдэж өгч чадсангүй уушлаарай гэд явцгаана. Энэ үдэн Цукачи эмнэлэг гих сэжвэр болсон тухайга нийтийн аюулгүй байдлын албанд мэдээлсэн. Бисцэн солигдоход Ожико гих нийт нэгэн төлөөгийн туслах байсан гэмч өөрийн ухаанаа алдахгүйгээс гадна асар их хүчийг өөрийн болгоно. Яг л нийт нэгэн төлөө бидний хүсэж байсан төгс бүтээл сайн байна Шигараки гэж инээмсэглэнэ. Эндээс эхлэн 5 дугаар бүлгийн турш харагдаагүй Шигараки ганцаараа явж байгаад баригдсан Курогери Гигантомакия гэж хэм болох бас чөлөөлөх харим гэж ямар учиртай хүмүүс хорон санаатны холбооныхоо яагаад тэдэндээ ажиллаад байгаа зэргийн учрыг тайлах эсгүүд гарч эхэлдэг. Курогери Шигараки тандан нийт нэгний төлөө галцсан бидний хувьд хэтэрхий сул дорой байна. Том үйл бүтээхэд бол шинэ чаданд хүрэх хэрэгтэй. Тэр асар их хүч үлдээсэн. Та тушаалаа өгнө үү? Би түүнийг олж ирээгээд явсан ба 4-р бүлэгт гардагчлан Гран Торинод баригдсан байна. Харин яг одоогоос 2 сарын өмнө Гигантомакия Шигараки болж ирсэн ба
Үзүүндээ радио спикер гэмээр зүйл зүйсэн байдаг. Тэр үзүүн дэх радиогоор дамжуулан нэгэн өвгөн холбооныхондоо ярьж байна. Нийтний төлөө агуу хүч нь бага багаар ялагдаж байх үедээ Гигантомакийг нуусан ба энэ нь Шигаракиг осны дараахан болсон үйл явдал. Мөн Гигантомак нь нийтний төлөөгийн тушаалаар Шигаракиг хамгаалахаар төдийгөөс өдий хүртэлтэй байдалтай нуугдсан тухай хэлнэ. Гигантомак чинээс нь сул дорой байна гэж үзэн түүнийг хамгаалах бос бүр алах гэж дайрч эхэлнэ. Энэ үед нь ямар нэгэн шилжих чадвараар холбооныхон радионы цаанаас яриад байсан доктор Ужи Кодер ирдэг. Доктор өөрийгөө Гигантомакт адил нийтний төлөөгийн хамгийн үнэт туслах нь гэдгийг хэлж High-end гэх шинэ шилдэг номоноор бүтээж байгаагаа хэлдэг. Мөн Шигаракид асар их хүчийг өгч чадна. Гэхдээ Гигантомакийг ялж түүний итгэлийг олох болцлыг нь тавина. Харин шинэ номоогоо турших хэрэгтэй байгаа гэд энэ ажлаа Даби даатгсан нь Эндавард руу номоо дайрсны учир тайлагдана. Ингээд тэдэнд өөрсдөө холбогдох боломжтой төхөөрөмжийг өгөөд тэднийг буцаан шилжүүлнэ. Ингээд Шигараки буцан Гигантомак өдрөө эргэж очих ба тэр цагаас хойш хагас сарын турш тултаж байгаа болж тарна. Гигантомакын тасралтгүй 48 цаг дайрч 3 цаг унтах байдлаар өдийг хүрсэн байна. Нэг өдөр Twice руу Герянгийн холбоотны дугаараас нэгэн танихгүй хүн залгах ба чөлөөлөх харим өдөртөгч Destro гэж өөрийгөө танилцуулаад манай чөлөөлөх харим хэдэн үе дамжин бэлтгэгдэн хүлээсээр өнөөдрийг хүрсэн. Бид Японд уярах нуугц зарим гишүүдийн оролцоолоод тоолвол 110,000 гаруй хүн байгаа. Танай хорон санаатны холбооны нэр хүнд хэтэрхий нийгэм төвөөгөөд байна. Та нарын хаана байгааг химэл дагуулын камерын тусламжтай мэдэж чадсан. Яг одоо Баатруудад хэлбэл та нарыг бүсэлж аваад дорн дуусгах биз гэж сүрдүүлээд нэг цагийн дотор Дейко хотод ир. Та нартай торхтод няцалж хаяад чөлөөлөх харим иргэн ирсний дэлхийд даяар зарсмаар байна. Баатруудад баригдаж мөхөх үү, бидэнд ялагдаж мөхөх үү? Өөрсдөө шийдгээд. Шигараки доктор руу холбогдсон Гигантомакийн сэргэд хэдэн цаг дотор байгааг асуугаад 2 цаг байгааг хэлнэ. Тэр доктороос Дейко руу шилжүүлж өгөхийг хүсэх ба босд нь үнэхээр 110,000 гаруй хүн байвал яах юм бэ гэхэд Гигантомакийн намайг хаанч байсан болоод ирдэг. Тэгэхээр Гигантомакийг тэдэндээ толтоолъё. Тэгээд Гигантомакийн болон чадвар чөлөөлөх харимыг хүчин сулрахаар нэг сумаар 2 тулай бодно гэдэг. Анх чадвар үүссэний дараах ертөнцид энгийн хүмүүс чадвартай хүмүүсийг эсэргүүцэж хамт зэрэгцэн орших хүсэлтэй байсан тул улс төрийнх нь хүмүүсийн чадвар ашиглалтыг хязгаарлажээ. Энэ үед нь өөрийгөө Destro гэж нэрлсэн чадвараа чөлөөтэй ашиглах эрхэм төлөө тэмцэгч нэгэн гарч ирж өөртөө адилхан бодолтой хүмүүсийг нэгтгэн чадвар чөлөөлөх харимыг үүсгэсэн байна. Тэд улсынхаа эсрэг тэмцээр эцэст нь ялагдаж тэдний гишүүд нь нөхөх нь өхөж шорон дарагдах нь харагдаж бүлгэн тарсан байна. Гэхдээ Destro өөрийгөө хүүхэдтэй гэдгийг ч мэдээгүй явсан ба тэр хүн том болж өөрийн аавын үйл хэргийг үргэлжлүүлэхийн тулд дахин ариумаа басах ёсноор өдөө хүрсэн байна. Хорон санаатны холбооныхон Дейко хотод ирнэ. Тэдний чөлөөлөх харимыг Коку гэх хүн огтож авах ба манай өдөртөгч тэр цамхагт та нарыг хүлээж байгаа. Гэтэ та нар очиж чадвал шүү дээ гэснээр чөлөөлөх харимын эргэн ирэлтийн үдшилэг эхэллээ гэж хэлэхдээ зэрсэн хорон санаатны холбооныхон руу дайрч эхэлнэ. Тоого хүчтэй дайралтуудад өртөж хүнд гэмтэн. Энэ үедээ Ураракагийн цусыг ууж хувираад хүн бүр түр жингүүдүүлэн өндөр төгөөгд заналтан аргагүй нэмсгэлж чөлөөлгөж хэлэн тэдний унгааж алдаг. Тэрээр гэмтлээ дийлэхгүй нуугдах газар болоод ухаан алдан унана. Түүнийг Twice олох үед Томоясуки хүнтэй ойролцсон юмчтай зүйлсийг хүүхэлдэй болон өдөртөх чадвартай хүн дайрч тоогоог алах гэдэг. Үүнд нуурсан Twice өөрийгөө дагч хизээч хувилахгүй гэсэн амлалтаа зөрчин найзуудаа заавал хамгаална гэд өөрийгөө хэдэн мянга хувилдаг. Энэ нь хорон санаатны холбооныхонд боломж өгч урагш давшилж эхэлнэ. Энэ үед нь Гигантомакиас ирэх ба Шигаракигийн байршлыг үнэрлэж мэдээд түн рүү хөдлөж эхэлнэ. Twice-ийн үйлчлэхний явсаар толгойлогчийн байранд хурж бусдыгаа хувлаж гарган тулдаж цагаажж байх үед жинхэнэ Шигараки ирж цамхгийг нурааснаар толгойлогчдын халз тулаан эхэлнэ. Чөлөөлөх харимын толгойлогчийн жинхэнэ нэр нь Рикия бөгөөд стрессийн хоригдлуулж хүч болгох чадвартай. Стресстэх тусам илүү хүчтэй болж бие нь томордог. Тулааны дундуур Шигараки бага насны үйл явдлаа бүгдийг нь санана. Түүний эмээ буюу нийт нэгэн төлөөгийн 8 дахь залгамжлагч Абу Учтны багш нь Баатрын ажил нь гэр бүлийг нь аюул занал хийлэл учруулна гэж үзээд гэр бүлийнхний орхин явсан байдаг. Үүнд нь дургуулсан хүн ээжигээ үзэн яддаг. Иймээс Баатар болох тухай ярих Баатар болохыг хүсхийг хоригддог. Гэвч Шигараки анхнаасаа л Баатар болох мөрөөдөлтэй байсан тул байнга л автаа шийтгүүлдэг. Гэрэгнэж аавыг нь ойлгодог тул эсэргүүцэлгүй харахаас зөвл хийж чаддаггүй байсан. Нэг өдөр эгчтэйгээ хамт аавынхаа өрөөнд ороод эмээгийнхэн зургийг хараад яг түн шиг Баатар болондоо гэж эгчтэйгээ ярилцсан. Аав нь ажлаас ирээд тэрнийг өрөөнд нь орсныг мэдээд шийтгэн. Шигараки шийтгүүлэнгээ аавыгаа болон битгий үйл ахаас өөр мэддэггүй гэр бүлийнхний асар их үзэн ядан сун. Энэ үед нь чадвар нь гинэд илэрч нохоогоо санаандэргүй алчдаг. Үүнтэй зэрэгцэн эгч нь гарч ирэх ба нохойг харан балмагдан зогтоход юу болоод байгааг жойгоогүй Шигараки түүнээс тусламж гон биед нь өрхөд тэрч бас бутран унана.
Ашгаран сонсон гэрэг нь гарч ирэхэд Шигараки тэднийг баслаа алчгана. Гэхдээ энэ дурсамжаасаа тэднийг санаатай аснаа, санамсаргүй аснаа гэдгээ ойлгодгүй. Харин эцэст нь аав нь гарч ирэхэд тэрнийг алахыг асар ихээр хүсч заналтаа нарахгүй ална. Энэ үйл явдлын дараа гэр оронгүй харгалзах хөнгөө бодгонд байхад нь нийт нэгний төлөө түүнийг олж супер хорон санаатан болгон өсгсөн байна. Түүний нүур болон гартаа цусан гарнууд нь тэрний гэр бүлийн хэнийх бөгөөд тэднийг үхэж байгааг харахад сэтгэл минь өнгөрсөн. Би зүгээр л сүтгэх төдий. Тэгэхээр ирээдүй надад хэрэггүй гэж гарнуудаа авч өөрүүлж хайна. Энэ үед нь Гигантамаки хотод ирсэн ба тэднэр рүү жиглэн явж буйг тослоход Дестро тэлнэ. Дестро стрессийн төвшингээ 100% хүргэн дайрсан Шигараки ганц гараараа хамгаалж байна. Үүнд нь улам стрессэнд Дестро тусгай тоналт бүхий өмсгөлөө өмсөж стрессийн төвшингээ 150% хүртэл өсгөн дайрна. Шигараки дайралтаас нь болтож хэрэгслийг нь өөрөөлөд газар турж асар том талбай хамарсан нуруунд гүсгээд голд нь жаргалтай гэх чинь энэгээд л зогсно. Энэ дайралтад Дестро 2 үлдээ алдсан байх ба шинээр хэдэн мянган хүний нэмэлт хүч ирдэг. Гэвч Дестро бууж өгч буйгаа илтгэхэд Шигаракид үнэж зүтгэхээ амлаж түүний өмнө сүхрэн суув. Хэдэн мянган хүнийг өөрийн хүчээр доороо оруулж буйг харсан Гигантамакиас түүнийг эзнэ гэж хүлээн зөвшөөрнө. Энэ үйл явдлаар мэдээгийн үтсэн 20 хүн хотыг сүрүүлсэн тухай мэдээний учир тайлбарна. Телевизэн мэдээд ярилцлага өгсөн бүх хүн чөлөөлөх армийн гишүүд гэдэг нь харагдана. Чөлөөлөх армийн бүх гишүүдийг зөвлөлөн хуралдаж, хорон санаатны холбоо болон чөлөөлөх арми нэгдэж, Шигараки Томорогийн гарт хүчин зүтгэх басныг зарлана. Шигараки хорон санаатны холбоо нэрээ чадвар чөлөөлөх холбоо болгон өөрчлөөд, чөлөөлөх армийн дөрвөн өдөртөгч болон хорон санаатны холбооны гишүүдийг ахмад цолтой болгоод гишүүдэд тэдэнд хуваарлаж өгөхөр болно. Аукс штабд Бест Жинистийн цогцыг авчиж өгсөн тул итгэлийг нь олсон байлаа. Бусадтайгаа танилцуулахгүй мó гэж нэмсгэлэн. Тэр дотроо энэ бүхний ард дахиад нэг хүн байх ёстой. Илүү мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Үгүй бол Японоос мөхөх болно гэж бодно. Аукс ячаар баатрууд мэдээлэлтэй болж тэдэнд мэдээлэлгүй нууцаар бэлтгэл ажилдаа орно. Үүндээ баатрын ангийн сурагчдыг татан оролцуулахаар төлөвлөнө. Шигараки доктор дээр ирээд таны үсэд байсан наад захын хүчийг нь олоод авчихлаа. Одоо та надад амлсан хүчийг өгөх цаг нь болсон байх гэж бодож байна гэдэг докторч зөвшөөрнө. Ингээд асар их хүчийг Шигаракид өгөх ажлаа эхлэх ба одооноос чи 4 сарын турш тамийн шаналлыг мэдрэнэ. Энэ бүгдийг даваад гарчвал хүссэн бүхэн чинь чиний ялган дээр байх болно гэдэг. Агуучтай Мидорэ Бакуга хоёртой уулзах ба тэрэнд хард ташуул чадварын эзэмшигчийн мэдээллийг олсноо өгөөд дараагийн сурах ёстой чадвар чинь миний багшийн агаар төвөх чадвар гэдэг. Сурагчид дадлага амжилттай өргөжлөж буйгаа тэмдэглэн нэгэн оройг хамтдаа өвжилтэй өнгөрөөнө. Энэ нь гэхдээ тэдний тухтай олж буй сүүлийн орон цаг гэж хэлэхэд бараг бородохгүй те. Аукс мэдээлэл цуглуулахын тулд тэдэндээ улам дотносоор байх ба баатруудыг тулаанд бэлдэх хүртэл цаг ожиж чөлөөлөх холбооны бүх нууцыг илчилнэ гэж бодно. Нэгэн бүлгийнх нь бүгдд нь мессеж ирэх ба энэ удаагийн дадлагаар нийтдээ шилжилтэд явах тухай бичсэн байдаг. Энэ нь нэг хотын орчин суугчдыг бүхэлд нь нүүлгэн шилжүүлэх ажил байх ба удахгүй том тулаан болохын шинжилээ. Энэ үрээ 5 дугаар бүлэг маань өндөрлөж байна. Дараагийн бүлгээр уулзтлаа. Түр баярлалаа. Манай сувгийг лайк, subscribe дарж дэмжээрэй.